Өнөөдрийн бичлэгтэр логикийн алдаатай амжилтын зарчим гэсэн номыг товчлон ярих болно. Номынх нь нэр нь логикийн алдаатай амжилтын зарчим. Яагаад логикийн алдаатай амжилтын зарчим гэж нэрлэсэн бэ гэхээр энэ номд болохоор хүмүүсийг 3 хэсэгт хувааж авч үздэг. Нэг нь болохоор зөвхөн энгийн хүмүүс, хоёр дахь нь болохоор дундаж түвшний амжилт гаргасан хүмүүс, гурав дахь нь болохоор маш өндөр амжилт гаргасан хүмүүс гэдэг. Энэ номон дээр болохоор яг энгийн хүмүүс дунджаас дээгүүрх дундаж түвшинд хүрэхийн тулд баримтлах ёстой зарчмуудыг гаргадаг. Тэгээд номынхоо өмнөх хүүхдээр болохоор номын зохиолч маань яагаад энэ логикийн алдаатай амжилтын зарчим гэж нэрлэсэн бэ гэхээр ихэвчлэн хүмүүс энгийн хүмүүс бол амжилтанд хүрэхийн тулд маш өндөр амжилт гаргасан хүмүүсийн ном зохиолыг уншдаг. Тэгтэл тэр маш өндөр амжилт гаргасан хүмүүс бол дундаж түвшинд очоод дундаж түвшинд очсныхоо дараа дээд түвшинд очихын тулд баримтлсан зарчмаа ихэвчлэн хүмүүс зааж өгдөг. Гэтэл яг энгийн түвшнөөс дундаж түвшин рүү очиход баримтлах ёстой зарчим мөн дундаж түвшнөөс дээд түвшин рүү очиход баримтлах ёстой зарчмууд нь хоорондоо өөр байдаг. Тэгтэл хүмүүс дундаж түвшинд нь очиагүй гэж ихэвчлэн энгийн жирийн хүмүүс хит өндөр хүмүүсийн баримтлаж байгаа зарчмыг баримтлаж байгаа болохоор тийшээ гарч чаддаггүй. Тийм учраас яг ингээд хит өндөр амжилт гаргасан хүмүүсийн бичсэн ном зохиол подкастыг сонсч ирсэн хүмүүст бол энэ дээр гарч байгаа зарчмууд бол ямар ч логикгүй логикийн алдаатай юм шиг сонсогдох учраас номынх нь нэр нь логикийн алдаатай амжилтын зарчим гэж хэлж байгаа. За шууд гол сэдвүүгээ оръё. Энэ номыг болохоор Гандаа Масанору гэдэг Японы бичсэн ном баггүй. Тэгээ энэ хүн болохоор 35 нас хүртлээр ер нь бол яаж амжилтанд хүрэх вэ гэж амжилтын талаар нэлээх судалж исэн. 35 нас хүртлээр яг л нөгөө өндөр хай левелийн тэг өндөр амжилтанд хүрсэн хүмүүсийн ном зохиолыг уншаад тэрэн дээр гарч байгаа зүйлсд нь хэрэгжүүлжсэн боловч 35 нас хүртлээр амжилт гаргаж чадаагүй. Тэгээд яг 35 наснда ерөөсөө л энэ өндөр амжилт гаргасан хүмүүсийн баримтлсан зарчмыг баримтлаа гэд би энэ доороосоо дундаж түвшинд ч орж чадахгүй юм байна гэж шийдээд яг энэ дээр гарч байгаа 8 зарчмаа 2 жилийн дотор яг энэ 8 зарчмаа баримтлаад 37 наснда санхүүгийн нэлийн боломжийн түвшинд хүрээд тэгээд энэ номоо бичсэн. Тэгээд энэ хүний болохоор одоо бол энэ хүн яг бизнесийн маркетингийн талаар ном бичлэгээрээ маш алдартай. Тэгээд энэ ном нь болохоор өөрийнх нь хамгийн анхны бичсэн ном байхгүй. Тэгээд өөрөө болохоор энэ номынхаа дахин хэмжилтэн дээр 10 жилийнх нь ой дээр болохоор энэ номноос бол жоохон ичдэг гээд яагаад ичдэг вэ гэхээр 37 настай дөнгөж амжилтанд хүрчихсэн. Тэгээд тэгж дөнгөж амжилтанд хүрэхийнхаа өмнө нөгөө хай левелийн хүмүүсийн баримтлагдаг зарчмыг баримтлсан боловч ойлгохтой амжилтанд ерөөсө хүрээгүй байжгаад өөрөө ер нь ингэж тэднэрийн заадгаас би эсрэгээр амьдрах хэрэгтэй юм ингэж эсрэгээр нь амьдраад амжилт гаргачихсан. Тэгээд яг өөрийнхөө 37 наснаа дөнгөж амжилтанд хүрэх сэтгэл хөдлөө бүгднийг яг илэн далангуу биччихсэн ном нь энэ ном гэдэг. Өөрөө болохоор одоо бол би ингээ харахасаа ичдэг гэж дахин хэмжилтэн дээр нь өмнөх хүүхдээр нь тэгж бичсэн байлээ. Тэгэхээр 2 жилийн дотор ямар 8 зарчмыг баримтлсан бэ гэхээр нэгтгэх нь болохоор хүсэж байгаа зүйлээ цаасан дээр заавал бичих хэрэгтэй. Тэгээд цаасан дээр бичснийхаа дараа өөрөөсөө асуух хэрэгтэй гинэ. Асуухтаа болохоор энэ зүйлийг би яаж хийх вэ? За жишээ нь цаасан дээр би энэ балыг авмаар байна гэж бичээд тэгээ авмаар юм бичснийхаа дараа болохоор толгооноос гэжтэй өөрөөсөө энэ балыг би авахын тулд яах ёстой вэ гэж асуух хэрэгтэй юм гинэ. За энэ ямар очтой вэ гэхээр бидний тарихтай холбоотой юм билээ. За энэ дээр яг гарсныг зөвхөн тэр чигээр нь орчуулъя. Хүний тарих ямар нэгэн асуултыг хүлээж авах юм бол 24 цагийн турш ямар ч амралтгүйгээр 1 секундэд 10 сая битийн хурдтайгаар тэр асуултынхаа хариултыг олох гэж ажилладаг. Асуулт хүлээгээл авчих юм бол тэр асуултыг олохын тулд 24 цагийн турш ажилладаг гинэ. 24 цагийн турш. Яагаад тэгэхээр та өөрөө ингэ таны ил ухамсарчин та өөрөөсөө ингэ ямар нэгэн зүйл асуусан ч гэсэн таны ил ухамсар тэр ингэ мартсан байсан ч гэсэн таны даалт ухамсарчин тэр асуултын хариултыг олох гэж ажиллаж байдаг. За жишээ авах юм бол бид нэг нэг юм бодож ирсэн тэр зүйлээ мартсан ч гэсэн гинт тэрний хариултыг ингэ гинт олдсон шүү дээ. Тэр нь болохоор бидний даалт ухамсар угаасаа тэр асуултын хариултыг олох гэж ажиллаж байдаг учраас бидний ил ухамсар тэрийг анзаардаг болохоор гинт тэрний хариулт нэрээ тийштэй гэж ингэж олдгоо нь болохоор бидний даалт ухамсар тасралтгүйгээр тэр асуултын хариултыг хайж өгдөг учраас тэгтийн гинэ. Тийм болохоор эсрэгээр нь хэлэх юм бол та тархинасаа ямар нэгэн зүйлийг асуусан байтал таны тархичин тэр асуултын хариултыг олж өгөхгүй байх гэдэг бол боломжгүй зүйл юм аа. Та асуултыг асуусан л энэ балыг одоо би яаж авах вэ гэж тархинасаа хэрэг асуусан л таны тархичин секундэд 24 цагийн турш ямар ч амралтгүйгээр секундэд 10 сая битийн хурдтайгаар тэр асуултын хариултыг олно гинэ. Энэ бол бидний зүгээр тархинд өгөгдөх ч гэсэн бидний тархины чадвар. Тэгтэл хүмүүс ийм өндөр чадaltaй тархитай байж тэр тархиа ашиглаж чадахгүй байгаагийн шалтгаан нь бол өөрөөсөө асуулт асуух байгаа.
өөрөөсөө асуулт асуухгүй байна гэдэг нь хүслээ цаасан дээр бичих байгаа. За яагаад цаасан дээр бичиж байна вэ гэдэг нь болохоор одоо бид нар угаасаа толгойн дотор бол бүгдээрээ л ямар нэгэн зүйлийг хүсэж байгаа шүү дээ, тий. Гэхдээ тэрийг цаасан дээр бичихгүй байна гэдэг нь болохоор үнэхээр чин сэтгэлээсээ хүсэхгүй байгаа учраас зүгээр толгойн дотор бодоол орхиж байгаа учраас тэгж байгаа маа. Тэгтэл яг ингээд бүр амжилтанд хүрсэн хүмүүсийг харах юм бол бүгдээрээ хүсэл мөрөөдлөө цаасан дээр бичгээс эхэлдэг. Цаасан дээр бичих юм бол толгой маань ажиллаад нэрийн энэ зүйлийг чинь би яаж хийх вэ гэж асууж эхэлдэг. Асуух юм бол тарих маань бол хариултыг нь олно. Тийм учраас баримтлах хэвээр хамгийн нэгдүгээр зарчим бол хүсэж байгаа зүйлээ цаасан дээр заавал чинь цаасан дээр бичснийхаа дараа өөрөөсөө асууна. Асуучих юм бол үлдснийг таны тархичин хийн гинэ. Таныг унтж яхаж гэсэн 24 цагийн дотор ажиллах болно гэсэн байна. За хоёр дахь зарчим нь болохоор өөрийгөө үргэлж ховсдож явах хэрэгтэй юм гинэ. Өөрийгөө ховсдох хэрэгтэй. Өөрийгөө ховсдохдоо яаж ховсдох вэ гэхээр одоо та ямар нэгэн зүйлийг хийхийг хүсэж байгаа шүү дээ, тийм. Тэгвэл тэр зүйлийг хийж чадах хүн, тэр зүйлийг хийхийн төлөө би төрсөн хүн гэж өөрийгөө ховсдох хэрэгтэй юм гинэ. Тэгээд энэ дээр бичсэн байлээ. Хүн эхлээд өөрийгөө ховсдож чадах юм бол дараа нь бусд хүнийг ховсдож чаддаг, нөлөөлөл нь томордог. Тэгтэл өөрийгөө түндэ итгүүлээг байж бусд хүмүүст нөлөөлнө гэж байхгүй угаасаа энэ бодлоос нь хамаарат энерги цацарч байгаа учраас эхлээд өөрийгөө ховсдох хэрэгтэй. Өөрийгөө ховсдохдоо одоо чинь эмч болохыг хүсдэг хүн байлаа гэхэд өөрийгөө ховсдохдоо би бол угаасаа эмч болохоор төрсөн хүн. Эмч болох нь миний хувь тавилан. Би угаасаа л эмч болохын төлөө төрчихсөн хүн гэж өөрийгөө ховсдох хэрэгтэй юм гинэ. Тэгэхгүйгээр одоо би эмч болохыг хүсэж байна. Би эмч болж чадах болов гэж бодох юм бол одоо чадахгүй байх ч гэсэн магадлал өндөр гэсэн үг шүү дээ, тий. Харин өөрийгөө ховсдохдоо би бол энэ зүйлийн төлөө энэ зүйлийг би хийхийн төлөө төрчихсөн угаасаа зайлтчихсан. Би энд оршин тогтнож байгаа маань энэ зүйлийн төлөө юм а гэд өөрийгөө ховсдоод итгүүлчих юм бол бидний тарих болохоор тэр бодит байдал төсөөлөл хоёрыг ялгагдах учраас тархинда энэ зүйлийн төлөө би төрсөн хүн гэж итгүүлчих юм бол тарих маань яг тэр итгэл үнэмшилтэд таарсан үгийг амнаасаа гаргадаг үйл хөдлөлийг бие авч явж байгаа ч гэсэн зүгээр автоматар тэрэндээ таарсан болдог гинэ. Одоо чинь би яг саяны хэлсэнчлэн би бол одоо эмч болохын төлөө төрсөн хүн гэх юм бол эмч хүн яаж бодох ёстой юм? Эмч хүн ямар үг хэрэглэдэг юм? Эмч хүн яаж бие авч явдаг юм? Яг тэгж тарих маань нөгөө автоматар тэрэнд нь таарсан үйл хөдлөлийг гаргадаг гинэ. Тэгтэл бид нар болохоор өөрийгөө ховсдох биш, бусдаар ховсдуулаад бусад хүн таныг юу гэж хэлсэн бэ? Тэрэнд нь тааруулаад одоо бусад хүн тэнийг хэлчих юм бол би тэнийг юм чин. Одоо өөрөө бол мэдээж би тэнийг юм чин гэж бодохгүй шүү дээ, тий. Тэгтэл бидний тарих бол угаасаа сонсон зүйл дээрээ үнслэж дүгнэлт гаргадаг учраас та өөрийгөө ховсдож өөрөө би энэ зүйлийг хийхин төлөө төрсөн гэж өөрийгөө ховсдох бол бусад хүний өгсөн мэдээлэлээр үнслээд та өөрөө тэрэндээ ховсдуулах болно. Тэгээ бидний тарих бол угаасаа л сонсож байгаа зүйлээ үнэн гэж итгэж ховсдуулдаг учраас өөрийгөө бүр зориудаар санаатаагаар хүчээр ховсдох хэрэгтэй юм гинэ. Тэгээ ялангуяа одоо дундаж түвшинд очсон хүмүүс бол тодорхой хэмжээний амжилт гаргацсан хүмүүс учраас өөртөө итгэл байдаг. Тэр хүмүүс бол гайгүй. Харин энэ ном чинь болохоор нөө доод түвшнээс дундаж түвшинд очих хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Тийм учраас доод түвшинд байгаа өөрөө тодорхой хэмжээний амжилт гаргаагүй, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь бага байгаа үед бол бүр хүчээр зориудаар өөрийгөө ховсдож би бол чадвартай, би энийг зүйлийг чадна гэж өөрийгөө бүр ингэж хүчээр зориудаар ингэж ховсдохгүй бол угаасаа яг нийгэм дээр үзүүлсэн ч юм уу бодит тийм үр дүн байхгүй үедээ бол тэгж ховсдохоос өөр аргагүй. Энэ бол доороос дундаж түвшинлөө очиход бол зайшгүй хийх ёстой баримтлах 2 дугаар зарчим гинэ. За 3 дахь зарчим нь болохоор өөртөө тохирсон нэрийн хуудсыг үргэлж хийж байна гинэ. Үргэлж нэрийн хуудсыг нэг л удаа хийх биш, үргэлж хийж байна. Үргэлж хийх нь болохоор та одоо яг ямар ажил хийж байна, юу хийж байна, тэрэндээ таарсан нэрийн хуудсыг өөртөө хийж өгнө. За энэ нэрийн хуудас нь болохоор онцлог нь юм бол өөртөө одоо зүгээр багш, эмч гэсэн тийм одоо альбан тушаал бичдэг нэрийн утас биш. Энэ болохоор та юу хийх хүсэж чинь тэр зүйлийнхаа мастер гэж бичгэнэ. За одоо борлуулалт хийдэг хүн байлаа гэхэд би борлуулалтын хаан гэдэг юм уу өөрөө тэр үйл үгийг бичээд тэр зүйлийн хаан гэж бичгэнэ. Тэгээд өөрөө та одоо юу хийж чинь тэрнийхээ хаан гэж чинь дараа нь ажиллаж болох юм бол дахиад хаан гэж чинь тэгээд тэрийг өөртөө бидний тархич угаасаа төсөөлөл болон бодит байдал хоёрыг ялгадаггүй гэж байгаа шүү дээ, тий. Төсөөлөл бодит байдал хоёрыг ялгадаггүй бол бүр ингээд цаасан дээр гаргаж ирээд би бол борлуулалтын хаан, би бол зохиолч одоо би одоо супер зохиолч гэдэг юм уу тэгээ бичсэн ямыг харах юм бол бүр энийг бодит байдал гэж хүлээж авна шүү дээ, тий. Төсөөллийг ч ялгадаггүй юм чинь бидний тарих. Тийм учраас өөртөө тохирсон та яг юуны бүр мэрэгчлэн супермен болохыг хүсэж чинь тэрнийхээ би хаан юм аа. Би бол одоо загварын хаан ч гэдэг юм уу, тий. Тэгж бичсэн өөртөө нэрийн утсыг заавал хийж өгөөрөө. Энэ бол доороос дундрлуу очиход бол зайшгүй хэрэгтэй баримтлах хэвээр 3 дахь зарчим шүү. Тэгээд энэ нэрийн утсыг бол нэг л удааш бүр юу хийж ин тэрэндээ хамааруулаад байнга сольж явах хэрэгтэй гэсэн байна. За 4 дахь зарчим нь болохоор суралцах. Гэхдээ суралцахтаа баримтлах хэвээр 3 зарчим байгаа. За нэгдүгээр нь бол номоор дамжуулаад, хоёр дахь нь болохоор бичлэг одоо подкастаар дамжуулаад, гурав дахь нь болохоор хүнээс дамжуулаад суралцах боломжтой гинэ. За гэхдээ номоор дамжуул сурахтаа бол түрүүний бичлэгийг хэлсэнчлэн хай левелийн хүмүүсийн юмыг бол сураад хэрэггүй
үе хэрэггүй гэж энэ ном дээр зөвлөж илээ. Тэгээ номноос сурахтаа ч гэсэн та одоо 5 настай бол 5 настай хүүхдийн хамгийн сайн коуч бол 6 настай хүүхд гэж үгээд штэ тий. Тэрнтэй адилхан та одоо ямар түвшинд байна? Тэгээд та ямар түвшинд хүрэх гээд энэ таны дараачийн түвшин юу юм бэ? Яг тэр түвшиндөө байгаа хүний ном зохиол, подкастыг тэр хүнээсээ сурвал зүгээр гинэ. Яг яагтвэл түвшин болгон левел болгон баримталдаг зарчим өөр бүр байдаг учраас яг та одоо ямар түвшинд байна? Тэрний чинь таны яг дараачийн хүрэх гээд байгаа түвшин ямар түвшин бэ? Тэр хүнээсээ сурах юм бол маш хурдан дээшлэх боломжтой учраас номыг сонгохдоо таны яг хүрэх гэж байгаа дараачийн цэг дээр ч очсон байгаа хүний номыг уншвал зүгээр гэсэн мэлээ. За хоёр дахь нь болохоор бичлэг видео ер нь бол байнга сонсож явах хэрэгтэй юм гинэ. За энэ ингэж сонсож байгаагийн шалтгаан гэх юм бол хүний одоо ген чинь амьд явах нь маш чухал гэдэг чинь тийм ген бидний ген ясмах цуснд бол аюулгүй байдал амь нас гэдэг зүйл бол маш чухал угаасаа ингэ кодлогдчихсан байдаг. Тийм учраас хүн болохоор автоматад аюулгүй байна гэдэг чинь аюултай юм юу байна аа? Надад хор хөнөөл учруулчих юм юу байна гэж бодно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр хүн автоматар ер нь ингээд зүгээр ямар нэгэн зүйлийг ингээд санаатаагаар зориудаар өөрөө ингээд би одоо энэ зүйлийн тухай би хүсэл мөрөөдлийнхөө тухай бодно гэж санаатаагаар зориудаар бодохгүй бол бидний тарих маань автоматар жоохон сөрөг зүйл бодох хандлагатай байдаг гинэ. Сөрөг зүйл бодох хандлагатай байдаг. Тэр сөрөг зүйл бодож байгаагийн шалтгаан нь болохоор өөрөө аюулгүй байхын тулд. Жишээ нэг гудамжаар явж илаа гэхэд тэр гудамжаар явж байхдаа одоо гоё цэцэг харсан нэг удаа явж байхдаа цэцэг харсан байлаа гэж дээ. Хоёр дахь удаа явж байхдаа тэр хоёр дахь удаа явж байхдаа нэг аюултай нохоо харсан байлаа гэж бодъё л да тий. Тэгэх юм бол гурав дахь удаага тэр газараар явахдаа хүн бол нохоо харж ирсэн л бодно. Яг бол цэцэг гэдэг сайхан зүйл байгаа ч гэсэн нэг амир миний амь настай шууд холбоотой биш шүү дээ тий. Харин тэр нохоо надлуу дайрч магадгүй аюултай гэсэн үг шүү дээ тий. Энэ мэтчлэнгээр хүн бол санаатаагаар зориудаар ямар нэгэн зүйлийг бодохгүй бол аль болохоор муу зүйл боддог. Тэр муу зүйл бодож байгаагийн шалтгаан нь болохоор хүн өөрөө аюулгүй байхын тулд аюултай зүйл энд чинь аюултай зүйл юу байгаа вэ гэж сөрөг зүйл бодох хандлагатай байдаг. Тэгэхээр таас ч гэсэн бодоод үзгүй тий. Өөрөө ингээ юу ч бодохгүй ингээ гівүүрээ байж хата бид нэрээ сайхан зүйл боддог үлээ сөрөг зүйл их боддог үлээ гэд бодоод үзвэл бас мэдэгдэх бах тий. Тийм учраас энэ ном дээр аль болохоор гэгээлэг, цоглог, эерэг, хүсэл мөрөгдөлтэй холбоотой бичлэг байг сонсож явах хэрэгтэй. Тэгэхгүй бол зөнгөөр нь халах юм бол таны тархичин байгалийнхаа хуулийн дагуу сөрөг зүйл бодоод явчих магадaltaй учраас тогтмол гівүүрч байх та. Тогтмол ер нь зүгээр яж хата бичлэг сонсч явал зүгээр гэсэн байна. Гурав дахь сурах юм нь болохоор хүнээс сурж авах хэрэгтэй юм гинэ. Хүнээс сурна. Угаасаа хүнээс сурж авах хэрэгтэй гэж дээ. Угаасаа л хинтээ уулзна тэр хүнтэйгэл угаасаа л өссөн өсөөгөө тэр хүнээс сурдсан шүү дээ. Тийм учраас энэ дээр болохоор аль болохоор одоо тэр жирийн төвшнөөс та дундаж төвшөнд гарахыг хүсэж байгаа бол аль болохоор сөрөг хүмүүсийг болоо шууд хаалт хийж авах хэрэгтэй юм гинэ. Яагаад гэвэл өөрөө ингээд дундаж одоо жирийн төвшөнд байгаа хүмүүс бол түрүүний хэлсэнчлэн ямар нэгэн одоо тийм үр жимс гаргацсан ч юм уу үр бүтээл гаргаагүй байгаа үе шүү дээ тий жирийн үедээ байна гэдэг чинь өөртөө ихтгэл гэсэн баг байна гэсэн үг. Энэ үедээ бол та сөрөг хүмүүстэй уулзах юм бол өөрөө бүр доош орчно. Энэ үедээ бол бүр зориудаар санаатаагаар хүмүүстэй уулзахдаа сөрөг хүмүүстэй уулзах болоод эерэг одоо тантай адилхан жирийн төвшөнд байгаа хүмүүс дунд төвшин рүү орно гэсэн итгэл найдвартай тийшээ дэшээ матсаж байгаа хүмүүстэй уулзаарай гэсэн байлээ. Тэгтэл одоо яг тийм өндөр левелийн амжилтанд хүрсэн хүмүүс бол хүнийг ялгаж хайрцаж болохгүй хинтэй ч хамаагүй уулзах хэрэгтэй бүх хүнтэй адилхан харьцах хэрэгтэй гэдэг нь шүү дээ тий. Тэгтэл тэр хүн болгонтэй адилхан харьцах хэрэгтэй гэдэг бол дундаж төвшөнд очсон хүмүүс дээд төвшөнд очихын тулд хэрэгтэй зарчим юм гинэ. Яг бол дундаж төвшөнд хүрсэн байна гэдэг чинь өөрөө тодорхой хэмжээнд өөртөө ихтэй болчихсон. Сөрөг хүнтэй уулзсан ч гэсэн тэр сөрөг хүнтэй автаад явчихгүй өөрөө тэр үнийгээ тодорхой хэмжээнд эерэг болгох чадaltaй болчихсон үедээ бол хүмүүсийг манлайлаад хинтэй ч хамаагүй харьцаад явах боломжтой. Харин өөрөө өөртөө итгээгүй энгийн тэр доод төвшөнд байхдаа дунд төвшин рүү очих байгаа хүн бол зориудаа шууд сөрөг хүмүүсээс бол хаалт хийх хэрэгтэй. Яагаад гэвэл хүн бол угаасаа хүсэн хүсээг уусдаг амьтан учраас энэ үедээ доороос дундлоо явж байгаа үедээ бол эерэг хүмүүстэй зориудаар уулзаж сөрөг хүмүүсийг бол шууд зориудаар хаах хэрэгтэй гэсэн байна. За баримтлах ёстой 5 дахь зарчим нь болохоор борлуулалтын талаар гэсэн байлээ. Борлуулалт гэхээр л нэг 8 хийдэг ч юм уу маркетингаар ажилладаг хүн ч юм уу тэгж бодож болохгүй юм гинэ. Энэ дээр бичгтээ бол та яг доод түвшнээс дундаж түвшинд орох гэж байгаа бол юм зарч чаддаг байх хэрэгтэй. Өөрийгөө ч гэсэн угаасаа ажилд орох ч гэсэн өөрийгөө танилцуулна гэдэг чинь өөрийгөө зарна гэсэн үг шүү дээ тий. Тийм учраас ер нь бизнес гэдэг бол ямар нэгэн зүйлийг зарна л гэсэн үг. Юм зарахгүй бол бизнес биш. Бизнес гэдэг чинь үйлчлүүлэгч мөнгө өгөөд тэр мөнгийг нь авч байгаа учраас ямар нэгэн зүйлийг үйлчлүүлэгчтэй буцаагаад өгнө гэсэн үг шүү дээ тий. Тийм учраас бизнес гэдэг мөнгө олно гэдэг болов угаасаа ямар нэгэн зүйлийг зарна 8 гэсэн үг учраас та
доод түвшнээс хэрвээ дундаж түвшинд очихыг хүсэж байгаа бол маш сайн 8 хийдэг ямыг зарч чаддаг маркетингийн талаар хүний сэтгэл зүйтэй ажиллаж сурах хэрэгтэй гэсэн байлээ. Тэгээ ямар ч салбарын хүн байлаа гэсэн ямыг зарч чаддаг болох хэрэгтэй. Гэхдээ ямыг зарахтаа болохоор энэ дээр тэгжсэн байлээ. Одоо яг борлуулалт сайн хийдэг хүмүүсийн яг нэг баримтлагдаг зарчим гэх юм бол сайн борлуулалт хийдэг хүмүүс бол тэр борлуулах гэж байгаа зүйлдээ бат итгэдэг. Харин сайн борлуулалт хийж чадахгүй байгаа хүмүүс бол тэр зарж байгаа зүйл үнэхээр сайн уу муу юу гэдэгт дээр нь бол эргэлздэг хүмүүс байдаг. Тийм учраас та доороос дундлуу очихын тулд сайн борлуулалт хийдэг байх хэрэгтэй. Сайн борлуулалт хийдэг байхын тулд тэр зарж байгаа зүйл чинь үнэхээр сайн гэдэг бат итгэх хэрэгтэй. Гэнэ. Аюу энгийн юм шиг хэрнээ бас бүр хамгийн гүнзгий зарчим байж бас магадгүй юм тий. За 6 дахь зарчим нь болохоор мөнгийг маш их хайрлах хэрэгтэй гинэ. Гэтэл нөгөө ном зохиол өөр янз бүрийн ном дээр ч юу нь бол мөнгөнд төлөрч болохгүй гэдэгт хэлдэг шүү дээ тий. Тэгсэн чинь энэ номд болохоор мөнгийг маш их хайрлах хэрэгтэй. Яагаад гэвэл хүн мөнгөөр дутагдаад эхлэхээрээ толгой нь ажиллахаа болдог. Тийм учраас мөнгийг маш их хайрлах хэрэгтэй. Тэгээ мөнгийг хайрлахдаа сар болгон өөрийнхөө ингээд мөнгөний одоо надлуу мөнгө орж ирж байгаа мөнгөн урсгал болон гарч байгаа урсгалаа хийнаад одоо орж ирж байгаа урсгалаа бол сард 100 төгрөгөөрч хамаагүй бүр ингэж жоохоноор тэлж явах хэвээр гарч байгаа зардлага бол сард 100 төгрөгөөрч хамаагүй таньж байх хэрэгтэй. Тэгж танах тусам танилуу мөнгө орж ирж байгаа мөнгө урсгал нэмэгдээд гарч байгаа мөнгө чинь багасах тусам та эрүүлэр сэтгэдэг болно. Эрүүлэр сэтгэх тусмаа та өөрөө яг жинхэнэ амьдарч дээшлэх боломж олгоно гэж бичсэн байлээ. Тэгээд нэлээ яг энэ мөнгийг бүр маш хайрлах хэрэгтэй гэдэг дээр бас айгүй их бичсэн байлээ. Энд дээр ягаад тэгэхээр ихэвчлэн одоо тэр жирийн хүмүүс дундаж төвшөлөө гарч чаддгүй шалтгаан болов тэр жирийн хүмүүс нөгөө амар амжилтанд хүрсэн хүмүүсийн номыг уншаал тэр амжилтанд хүрсэн хүмүүс нь мөнгө ололт хийж чухал биш эцсийн эцэст бол мөнгө чухал биш байсан байна гэж бичээд идэг. Тэгтэл тэр доороос дундаж төвшөлөө очихын тулд мөнгөтэй гэж хүн эрүүлэр сэтгэдэг юм а. Тийм учраас тэр хитрхи амар өөрсдөө мөнгөө ингээд хангалттай болоод одоо мөнгө хэрэггүй болцсон гэдэг хүмүүсийн зөвлөгөө бас хэрэг хитрхи дагаараа гэж бичсэн мөлий бас нэлээд шударга бичсэн юм шиг санагдсан шүү. За 7 дахь зарчим бол маш хурдан шийдвэр гаргадаг байх хэрэгтэй гинэ. Маш хурдан шийдвэр гаргадаг зарчимтай байх хэрэгтэй. За тэгээд айгүй өөртөө ихтэй шууд дайрах хэрэгтэй гэж 7 дахь зарчим дээр бичсэн мөлий. Ягаад тэгэхээр доод түвшнээс дундаж түвшин рүү гаргаж байгаа тохиолдолд бол таны өрсөлдөгч нар бол бүгдээрээ тантай адилхан нэг төвшний хүмүүс айхан гинэ. Тэгтэл бид нар болохоор ингээд ямар нэгэн салбар руу орохдоо ч юм уу ингээл тэр салбарынхаа амар ноён оргил дээр нь байгаа хүнийг хараад яаж би энэ хүнтэй өрсөлдөнө гэж бодоод идэг. Тэгтэл юу байдаг? Төвшин дотроо өрсөлддөг. Тэгээд та одоо ямар төвшөнд байна? Тэр төвшөнд өөртөө ихтэй зургтай ах хэрэгтэй. Яагаад гэвэл таны өрсөлдөгч бол тантай адилхан төвшний хүн байгаа. Тэр ухаантай амар мэрэгэн хүмүүс чинь судалгааны төв дотор ороод судалгаагаа хийгээд сууж байгаа тантай өрсөлдөх за байхгүй. Тийм учраас маш хурдан шийдвэрийг гаргаад шийдвэртээ өөртөө ихтэйгээр урагшаа авах хэрэгтэй гэнэ. Энэ зарчим бас энгийн ирнэ гайхалтай санагдсан. Яагаад тэгэхээр жинхнээс л одоо би амар ингээл юу яа одоо амар Америкт төгссөн хүмүүсийг ч юм уу бодоод яна тэр хүмүүсийн хажууд би чи хинж биштэй гэж бодох шаардлага байхгүй шүү дээ тий. Үнэхээр тийм амар чадвартай хүмүүс бол чадвартай хүмүүстэйгээ өрсөлдөх юм байна. Миний өрсөлдөж байгаа энэ миний байгаа энэ талбарт бол надтай адилхан хүмүүс байгаа юм байна. Тэгэхээр би чадвараараа адилхан хүмүүстэй өрсөлдөж байгаа тохиолдолд өөртөө ихтэй хурдан шийдвэр гаргадаг байх юм бол нэрээ их давуу талтай байна гэж бодогдсон. За 8 дахь хамгийн сүүлийн зарчим нь болохоор эн чинь нөгөө доод түвшнээс дундаж түвшин рүү гарахын тулд баримтлах хэрэгтэй 8 зарчим гэж байгаа шүү дээ. Тэгэхээр түвшингөө өөрчлөн гэдэг чинь ер нь бол нөгөө баяа ядаа дээр тэнхлэг өөрчлөн гэдэг бол амьдралаа өөрчлөн гэсэн үг гэж хэлдэг шиг энэ ч гэсэн түвшингөө өөрчлөн гэдэг бол маш их зүйлийг өөрчилж байгаа хэрэг гинэ. За тэгээ 8 дахь зарчим нь болохоор амжилт гэдэгт гэрэлтэй тал болон сүүдэртэй тал байдаг гэдгийг эхнээсээ мэдэж сэтгэл санааны бэлтгэлтэй авах хэрэгтэй гинэ. За яагаад вэ гэхээр доод түвшнээс дундаж түвшин рүү очиход бол та хүрээллээ солих хэрэг гарна. Хүрээллээ солих юм бол таны хуучин хүрээлэл чинь таны өөрчлөлтийг хараад хизээ юм болцож гэдэг юм уу те. Ямар нэгэн байдлаар танд бол ингээд таны шилжилт хийхэд таныг доороос чинь татах болно. Тэгтэл дээшигээ дундаж түвшин рүү гарах гэхэд та доороос ингэж өгсөж гарч байгаа учраас дээдлийн түвшний хүмүүс бол таныг голно. Та яг ингэ завсар дээр нь байх болно. Тэгтэл яг энэ завсарт нь байх энэ үе бол угаасаа туулах ёстой гэсэн сэтгэл санааны бэлтгэлтэй орох хэрэгтэй. Тэр нь болохоор одоо баримтлах ёстой зарчим нь бол амжилтанд гэрэлтэй тал болон сүүдэртэй тал байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх сэтгэл санааны бэлтгэлтэй. Би цаашдаа шилжилт хийхэд миний хуучин байсан бүлгийн хүмүүс би таалагдхаа болно. Шинэ орж байгаа бүлэгтээ би мэдээж шинээр орж байгаа учраас би бас голөгдно гэсэн сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарэ гэсэн байлээ. Тэгээ номынхоо төгсгөлд номын зохиолч маань энэ дээр гарч байгаа энэ 8 одоо зарчим болвол таныг сонсоход
ямар ч тийм логикгүй юм шиг сонсогдож магадгүй тийм учраас номын маань нэр бол логикийн алдаатай амжилтын зарчим аа гэдэг. Тэгээд дээрэс нь яг жинхнээсээ доод түвшингөөс дундаж түвшин рүү ороход бол таны шийдвэр маш чухал байдаг. Зүгээр шийдвэрээ гаргаад зүгээр л шууд дайрах хэрэгтэй. Ухрахгүйгээр өөртөө ихтэйгээр дайрах хэрэгтэй. Яагаад гэвэл таны өрсөлдөгчнөр бол тантай адилхан гэдгийг дахин сануулж хэлсэн байлээ. Тэгэхээр хамгийн сүүлд нь яг номынхаа арт талд нь өөртөө ихтэй байгаараа, шийдвэрээ гаргаараа, хурдан байгаараа. Тэгээд эцэст нь яг өөртөө ихтэй байгаараа гэд намаа дуусгачихлээ. Тэгээд номын зохиолч маань ч гэсэн 35 нас хүртлээ тэр амар өндөр левлийн хүмүүсийн амжилтанд хүрсэн хүмүүсийн номыг уншаал тэрнийхэн дагуу амьдрал байсан боловч 35 хүртэл ойлгохтой амжилт гаргаагүй. Харин 2 жил бол яг галзсан юм шиг би бол амжилтанд хүрэхийн төлөө төрсөн хүн гэдэг өөрийгөө бүр ховстоо тэгээд өөртөө зориулсан тэр нэрийн хууц мууцыг хийгээд тэгээд яг зоригтойгоор ингэж дайрсныхаа хувьд бол 2 жилийн дотор хөөрхөн амжилт гаргаад тэгээд тэр гаргасан амжилтаараа энэ номыг бичсэн. Тэгээд энэ ном бүр Японд бол яг залуу баячууд уншдагаараа алдартай юм байлээ. Нийгэм дээр чинь ингээл угаасаа айгүй богино хугацаанд амжилт гаргах юм бол нүдэнд аюул их ингээл тусдаг шүү дээ. Одоо хажууд нь сошиал ам хөгжсөн. Тэгээд Японд бол яг тэгж богино хугацаанд маш амжилттайгаар гарч ирсэн хүмүүс дандаа санал болгодог ном болохоор энэ одоо юу логикгүй амжилтын зарчим гэсэн ном юм байлээ. За тэгээд өнөөдрийн бичлэг дээр логикгүй амжилтын зарчим ном дээр гарсан доод түвшнээс дундаж түвшинд очихын тулд баримтлах ёстой 8 зарчмыг танилцууллаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя баяр таа.